гээд энэ хоёр дэлгүүр хэсэг дурт байна. Сая Уган Чарльз гэдэг ороод цүнх авчихсан байхгүй. Гэсэн чинь ойлгохтой бас цүнх байдгүй. 101 давхар энд харагдчих байна. Одоо орооны 10 цаг 30 минут болж байна. Тэгээд одоо буудлын руугаа явж амраа да гэж бодоод явж байна. Уг нь бол би сая дэлгүүр хэсээд жоохон юм авъя гэж бодсон. Таалагдсан юм байсан гоо. Тэгээд багтээ. За одоо энэ болохоор жишээлбэл Bershka байна, Pull&Bear байна, Zara Home байна. Samsung-ийн том дэлгүүр нь байна. Байж байгаа л энийг харуулад байдаг те. Тэгээд нэрээ нэг юм хэлье гэж бодож ирсэн. Одоо 50-ны өдөр тутмын амьдрал нэг иймэрхүү л өрнжийн энд ерөөсөө тийм дайн болох юу болох шинж байхгүй. Тэгэхээр нэг хэсэг хүмүүс нөгөө Монголд дайн болох гэдэг, хятад байх гэдэг гэл зөндөө олон манай одоо хамаатнууд ч юм уу найзууд яаж ин гэд санаа зовоод чат бичдэг байсан. Тэгээд одоо бол нөгөө яриа намжууд гайгүй болсон ч гэсэн тухайн үедээ бол яг л ийм байсан гадаа. Тэгэхээр эндхийн 50-ууд ч өөрсдөө бүр нэг тоохгүй тийм байгаа гэсэн. Тэгээд энд бол зүгээр гадаа сайхан байна. 50-ны нөхцөл байдал бол зүгээр байгаа шүү. Хүмүүсээ. За, байрлсан буудлын маань нэг иймэрхүү. Энэ буудлыг харахаар надад нэг яагаад чинь юу санаанд ороод идэв. Нөгөө гэртээ ганцаараагийн хоёр дээр нэг юу адаг штэ. Хүүхэд нэг буудалд ороод тэгмээ гац матаад идэв штэ. Яг тэрнээс санагдаад яагаад гэвэл гадаа ингээ гой машинууд бас ирэнгүүт нөгөө хамгаалагч нар нүнд явна урлахаа. Ийш болохоор янз бүрийн үйлчлэгээний төвүүд мөрдтэй юм билээ. Миний байрта давхар болохоор 6 давхар. Тэгээд лифтийн тоог харах юм бол 25 давхар хүч байлаа. Гэтэ дээшээ дахиад байдаг байж магадгүй. Тэгээд айгу өндөрлөх. Энэ яра. Sound shape. За өрөөндөө орж амлаа. Өглөө болтой. За манай өрөө 6 давхраас харагддаг. Тэгээд энэ болохоор гадаа хүмүүс ингээд сэлж мэлж болно. Би өнөөдөр Америкийн элчин дээр ирсэн байна. 50 дахь Америкийн элчин. Тэгээ өнөөдрийн хамгийн том ажлаа бүтээчээд явтыг. Би Америкийн визний ярилцлаганд орсон. Тэгээ сая тэнцээд гараад ирлээ. Үнэхээр баяртай гоё өдөр байна. Тэгээд Америкийн элчин бол 50-ны ийм газар байрлал юм байна. Тодорхой ч гэсэн айгүй гоё. Тэгээд та нартайгаа бичлэгтэй хамтаагаараа тухтаа дахиад бас ярилцлагынхаа талаар ярина хасанаач. За одоо гэрлүүгээ буцаад харих гэж байна. Энэ болохоор би нөгөө автобусаар явах байхгүй юу? Тэр нь илүү амар дотроо тухтай санагддаг. Тэгээд одоо автобусныхаа зогсоол руу явж байна. Хөөрхөн юмнуудтай юм бэ? Иймэрхүү байдалтай л явж байна. Гадаа бүр нэмэх 35 градус бүр амар халуун. Стэнэрэ бүсөө цуулаад явж байна да нэрээ. За би өөртөө буруу газар руугаа ороод ирэх шиг боллоо энэ. Тайпей бас стейшн гэсэн юм руу орсон гэж байна. Хоолны газар руу ороод ичлээ. Буцаа гарыг дөөгөө. Өглөө нэг бичлэгэн дээр харуулсан шүү дээ. Ярилцлаганд орохоос өмнө юунд орсон? Subway-д орсон. Яа тэгээ эн чин Taipei bus station гээшээ орохлоор чин битүү хоол болоод ах юм. Хайчих юм болоо.
ганцаараа явахаар ингээд заримдаа төөрөд юм аа. Аль дээр уг хүмүүстэй стейшн руу орсон. Тэгээд тэр үед шууд метроноос буугаад орсон. Тэгээ олоолаа байсан болохоор дагаа явцсан. Үеийн ямар хөөрхөн бодолтой. Нөгөө бас стейшнээ хайсч юусоо олддггүй. Тэгээ баахан дэлгүүрүүд дундуур явуулаад байна. Би нөгөө энэ бичлэг дээр хинтэн оруулсан байгаа. Нөгөө Тайпей 101 эднэрээр яваад ингээ хангалттай бүр дэлгүүр хийсэн. Тэгэхээр одоо ингээ дэлгүүрс ямар ч шаардлага болсон. Тэгээд одоо юмаа хайдоо. Тэгээд сууж байгаа тухтай жоохон өнөөдрийнхөө талаар танартайгаа ярья. За би лифтэн суугаад ирсэн байна. Андуураад нөгөө B3-т нь явжсэн байна. Тэгээд B2-т нь болохоор бас стейшн байгаа гинэ. Үгүй. За finally би бас стейшн дээр ирлээ. Тэр одоо ингээд бүгдээрээ л ажлын чиглэл рүү явж болно. Гэхдээ автобуснаас нь хамаарат өөр юм билээ. Одоо жишээл тэр хамгийн сүүлд сууд байгаа King Bus гэдэг нь болохоор амар санаа хатуу явдаг бас юм билээ. Тэгээд би тэр 19 гэдэгт нь U Bus гэдэг нь юу нэг тохтой. Тэндээс авах гэж үзье. Байх нүггүй юу? За би билетээ авчлаа. Миний автобус 2:15-аас хөдлөн одоо цаг 1:45 болж байна. Тэгээ одоо энэ нөгөө нэг convenience stores нэг уух юм авчаад тэгээд дэшээ гаръя да. CU нэртэй адилхан. Би гэхдээ Монголын CU-г сайн мэдэхгүй л юм л та. Намайг 18 онд Монголоос явж байхад дөнгөж нэгдчихсэн. Тэгээд сайн мэдэхгүй л байна. За дэлгүүрээс ийм хоёр юм авлаа. Чиргүү ногоонцай тэгээд энэ чупа чупс гэнэ. Энэ би нэг юм эсэглэн энэ чихрэн амьд таахгүй юу. Тэгээд өглөө юм идсэн болохоор мэдгүй ягаад ч ерөөсөө үлсэхгүй байна. Тэгээд одоо автобусаар 5 цаг 30 минут бараг явахгүй юу. Тэгэхээр энэ хоёртой очих байх л гэж бодож байна. Өсвөл замдаа нэг зохистын тэндээс нь юм авч идэнэ. За одоо ингээд буцаад харьлаа авч жаргалтайгаар ажлаа бүтээсэн болохоор амар гоё байна. За автобусанд ороод ирээс уучлаа. За өнөөдөр гэх юм бол юу болсон бэ гэвэл би сарын өмнө Америкийн визэнд аплай хийсэн. Тэгээд сарын дараа ярилцах цаг нь интервьюний цаг боллоо. Өнөөдөр буюу 8 сарын 23-нд ярилцлаганд ороод тэгсэн байгаа. Зөндөө олон ажил болт юм байна. Аплай хийх гэж л бүр айгүй их цаг хугацаа ингээд зарцуулт юм билээ. Тэгээ хамгийн гол нь материалуудаа сайн бүрдүүлэх хэрэгтэй юм билээ. Тэгээд өнөөдрийн үед ингээд daily vlog ингээд оруулчих. Хэрвээ та нар Америкийн визэнд яаж хийх талаар асуумаар дахиж видео хэлмээр байвал доор коммент бичээрэй. Би тэгээд дахиад тусдаа нэг бичлэг оруулж болно. Юун дээр алдгаа, юуг анхаарах уу гэдтэй хэрэгтэй хүмүүст нь хэрэгтэй байх гэж бодож байна. Гэхдээ би ярихдаа өөрөө 50 насаас орсон болохоор өөрийнхөө орсон улс дээр үндэслээд тэр нь бол ярьж өгнө гэж бодож байна. Хэрвээ тийм бичлэг хийх юм бол та нар тэгээд доод коммент хэсэгт бичээрэй. Өнөөдрийн влог маань болохоор олон хоногийн влог юм бол үргэлжлээд нэг багц болоод орно. Тэгээд энэ удаагийн влог бол ингээд дуусгах гэж бодож байна. Дараагийн бичлэг хүртэл баяртай. Subscribe дараарай та нар.